Сайн байцгаана уу хүүхдүүд. Нийслэлийн 20 дугаар сургуулийн дизайн технологийн багш Бачрал байна. Өнөөдрийнхөө хичээлээр 6 дугаар ангид металл боловсруулах бүлэг сэдвийн хүрээнд металлаар хийх идэллийн загвар гаргах хичээлийг багш нь заана. За өнөөдөр хүний амьдралд маш олон төрлийн эд зүйлс хэрэгэлдэг. Уг эд зүйлсийг маань маш олон төрлийн материалаар хийж байгаа. Уг материалын хамгийн гол материалын нэг болох металл гэсэн материалын тухай үзнэ. Эдгээр материалаас бид нар цовмил металл буюу төмөр утсаар идэл хийх тухай сонгож авсан. За металлыг цовмил, хууцсан гэсэн хэлбэрээр үйлдвэрээс үйлдвэрлэж байна. За манай Монгол оронд металл боловсруулах үйлдвэр ер нь байдаг болов хүүхдүүдээ. За металл боловсруулах үйлдвэр маань Дархан хотод байдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэж та бүгд сонсч байсан баг. Магадгүй Дархан хотод амьдардаг хүүхдүүд маань хараад өөрийнхөө нутагт байгаа төмөрлөгийн үйлдвэрээр бас бахархаж болох юм аа. За энэ металлын үйлдвэр маань металлыг гадаад хэлбэрээр нь цовмил, хууцсан гэсэн хоёр хэлбэрээр үйлдвэрлэдэг. Цовмил гэдэг маань цуваа гэсэн үгнээс бол гаралтай. Бие тамирын хичээлд бид нар ингэж зогсоход цуваагаараа буюу уртаараа зогсдог шүү дээ. Тэгэхээр цовмил гэсэн цуваа гэсэн монгол үгнээс бол гаралтай юм шүү хүүхдүүдээ. Цовмил хэлбэр маань маш олон төрлийн хэлбэрүүд байдаг. За үүн дээр багш нь энэ төрлийн металлуудаас бас та бүхэндээ харуулъя гэж бодож байна. За голдон хүндийтэй бид нар хар үгээр амьдрал дээр бол турба гэж ярьдаг, хоолой гэж ярьдаг. За энэ шар өнгөний хувьд бол та бүхэн хараад мэдчихэж байгаа. Ямар өнгөтэй байдаг лээ гэхээр шар өнгө нь хууль гэсэн металл байна. За мөн 6 талтай өнцгтэй. За уртын хэмжээ бол маш урт байгаа. Тэр нь бол харилцан адилангүй өөр байна. Зөвхөн багш нь нэг талын хэлбэрийг л нэг хэсгийг л тасалж авсан байгаа. 6 талт. За квадрат. За энэ металл маань энэ хоёрыгоо бодох юм бол бас арай өөр өнгөтэй гоц. Цагаан өнгөтэй хөнгөн цагаан гэдэг металл байна. За энэ металл маань бидний амьдралын хэрэгцээнд тулгуурлаад бас ийм хэлбэртэйгээр үйлдвэрлэгддэг юм байна. За үндсэндээ бол цовмил материалууд нь үүн дээр бас ийм нэг металл байна. За энэ металлыг бид нар хараад ямар металл гэж таамаглаж байна хүүхдүүд. За энэ металл маань төмөр утас гэж ярьдаг. Бидний хэлдэг төмөр утас. За энэ утас гэхээр нарийнхан юм ойдог утас шиг тийм зөөлөн гэж болохгүй. Металл гэдэг хатуулаг шин чанартай байна. Төмөр утасны маань өөрийнх нь хэмжээ байдаг. За уртын хэмжээ бол харилцаа их хязгааргүй уртаараа байдаг. За эндээс багш нь зөвхөн нэг хэсгийг ингээд тасалж авсан байгаа. За энэний тойргийн диаметрийн хэмжээ байдаг. Тойргийн диаметрийн хэмжээ нь 2-оос 8 мм хүртэл хэмжээтэй. За энэ хэмжээг бид нэр юуны тусламжтайгаар хэмжих вэ? За шугамаараа хэмжиж болно, хэмжих багжаараа. Тэгэхээр за багш нь эндээс нэг багж авъя. За энэ багжийн маань нэрийг штанген цэргүүл гэсэн багж байгаа. За та бүхэн цаашдаа энэ багжийн талаар гүнзгийрүүлж үзэх болно. За багш нь зөвхөн өнөөдөр хэмжиж үзүүлээ. За энэ диаметрийг ингээ хэмжлээ. За энэ дээр нэг тоо байгаа. Энэ 0-д 0 нь 3 гэсэн тоон дээр зааж байна. За тэгэхээр энэ төмөр утсын маань диаметрийн хэмжээ 3 мм. За энэ дээр багш нь зураад үзүүлчих. За тэгэхээр уг төмөр утсын маань хөндлөн огтлын хэмжээг багш нь сая штанген цэргүүлээр хэмжсэн. За самбарт зурж үзүүлсэн байна. Диаметрийн хэмжээ 3 мм хэмжээтэй. Тэгэхээр бид нар сурах хүчиг хамгийн чухал байгаа. Хүүхдүүд та бүхэн багшийнхаа хичээл заах үйл ажиллагаанд бэлдэж тодорхой хэмжээгээр хичээлийн бэлтгэлээ бас хангасан байгаа байх гэж бодож байна. За тэгэхээр сурах хүч маань бидний хамгийн чухал хэрэглэгдэх хүний нэг байгаа. Сурах хүчгийн 9-р хуудасыг гаргаарай хүүхдүүдээ. 9-р хуудсанд төмөр утсаар хийж болох идэллийн жишээ зураг байгаа. За онлын хэсэгтэй байгаа. За өнөөдрийнхөө хичээлд бид нэр төмөр утсыг ашигласан бүтээл хийх тухай үзнэ гэсэн. За энэ дээр багшийнх нь бидний амьдралд хэрэглэгддэг олон төрлийн идэллүүд байна. Энэ идэллээс зөвхөн 3-4 төрлийн идэллийг ингээд өнөөдөр сонгосон байгаа. Хүүхдүүд маань та нар эндээс баяжуулаад маш олон төрлийн идэллийг хийж болно гэсэн үг. За багш нь эндээс ингээд үзүүлээ. За энэ үлгүүр
Хараад мэдж байгаа. Үлгүр маань бидний амьдралд янз янзын материалаар хийгдсэн байдаг шүү дээ. Төмрөөр хийхээ хамгийн ач холбогдолтой зүйл нь гэвэл хүүхдүүд бид нэр гэрийн нөхцөлд төмөр байж болно. Захилгааны утас, хатуу биетэй утас нугалж хийж болно. За энэ хэмжээ маш их чухал. Ерөнхийдөө дандаа л үйлдвэрлэгч нар хийсэн байдаг шүү дээ. Тэгэхэд хүүхдүүд бид нар өөрийнхөө мөрний хэмжээнд тохируулж хувцас хийж болно. Өөрийнхөө байж болно, гэр бүлийн гишүүдийнхээ байж болно. Одоо багш нь энэ хэмжээг та нар ингээ харахад хүүхдийн мөртэй хувцсны үлгэр. За энэ хүүхдийн жижигхэн юм формын хувцсанд ингээд багш ингээ үзүүлээ. Дүүнэрийнхээ хувцсанд эсвэл өөрийнхөө хувцсанд хийж болно гэсэн. Тэгэхээр хамгийн гол нь өөрөө хийнэ гэдгийг ач холбогдол нь ерөөсөө ийм байна. За энэ бол гэр ахын бидний хувийн хэрэгцээний эд зүйлс байх нь шүү. За энэ маань юу харагдаж байна? Та бүхэн өөртөө таамаг дэвшүүлж байна уу? Дэвшүүлж байгаа гэж бодож байна. Ясна мэлхий. Ясна мэлхийгээр бид нэр одоо энэ хэлбэрийг яах юм? Хичээл дээр хэрэглэх үү? Энэ бол тоглоом. Тоглоом байдлаар зөвхөн нэг үзүүрээс нөгөө үзүүрийг ерөөсө таслалгүйгээр урт хэлбэрийн тодорхой хэмжээтэй төмөр утсан металлыг ашигласан байна. За энэ ясны дэлхий маань бид нар тоглож хэрглэж болох нь. За энд нэг эд зүйл байна. Энэ бол за энэ нойлын цаас харагдаж байна. Бидний амьдралын бас чухал хэрэгцээтэй зүйлийн нэг нойлын цаас. Нойлын цаасаа өлгөх үлгүр, нойлын цаасны үлгүр. Заавал худалдаж авах шаардлага. Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд та бүхэн ч гэсэн гэрийнхээ, сургуулийнхаа бүр хөдөө малчин өрхий гадаа нойлдоо ингээд ийм үлгүр хийчих болох нь шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр энэ бол нойлын цаасны үлгүр. За энэ бол ийм чухал зүйл байна. За дараагийн зүйл бол за ингээд та бүхнийг таамаг дэвшүүлж байгаа хаа. За энэ бол манай уламжлалт тоглоом наадгынуудын нэг төмөр онсон тоглоом. Төмөр онс. Төмөр утсаар хийсэн онсон тоглоом байгаа. Энэ тоглоомны маш олон төрлүүд байгаа. За энэ дэшрэмд хэлэхэд манай Монгол улс бол онсон тоглоомоороо бол дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг нь байдаг гэдгийг бол багш нь их сурвалжаас бас ингээд уншиж танилцж байсан юм байна. За бүгдээрээ өнөөдрийн хичээлээр за та бүхэн энэ самбар руу хараарай хүүхдүүдээ. За энэ самбар дээр зурсан зураг байгаа. Ерөнхийдөө энэ деталуудын хэсгүүдийн онсон тоглоомын хэсгүүдийн дарааллын зураг. За энэ онсон тоглоом маань 3 хэсгээс бүрдэж байна. 3 хэсэг. За дээдлийн энэ хоёр талдаа энэ гогцоотой зүйл бол гол нурууны хэсэг, доод дундлын хэсэг, за энэ төгсгөлийн хэсэг. За энэ яаж тоглолт юм болоо гэж та бүхэн гайхаж байгаа. Та бүхэн магадгүй одоо гэртээ ийм онсон тоглоомтой хүүхдүүд зөндөө байгаа байх гэж багш зөндөө байгаа. За бүгдээрээ ингээд тоглоо сурцсан бүр мундаг ингээд тоглодог хүүхдүүд, огт харж байгаагүй хүүхдүүд ч байгаа. За тийм учраас бид нар бол өнөөдрийн хичээл дээр энэ төмөр утсаар хийсэн энэ онсон тоглоомыг өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ хийнэ. Анхны санаа загвар болгож туршилт байдлаар хийнэ гэсэн. Туршилтаар хийнэ. Цаашдаа өшөө ингээд сайжруулад хийнэ гэсэн үг. Багш нь туршилт байдлаар энийг хийж үзүүлнэ. За одоо яаж тоглодог вэ гэж гайхчихж магадгүй. Багш нь зүгээр ингээд жишээ олгоод нэг тоглож үзүүлье. За энэ ингээд гуруулаа хэлхээтэй байгаа. Зөвхөн эндээс энэ ямар хэлбэр вэ нөхдөдөө? Харагдж байгаа үз? Зүрхний хэлбэр. Зүрх харагдаж байна. Заавал зүрх шиг хэлбэртэй байх албатай яа гэдгийг та бүхэн одоо сайтар ажиглана. За ингээд орууллаа. Амархан байна уу? Үгүй юу? Багш нараа урдаа хийцэн үү? За энэ дээр хэдүүлээ хийснийхээ дараагаар тухайн тоглоомоо яаж тоглодог, яаж хийдэг тухай бүр маш сайн үзүүлнэ багш нь. За одоо ингээд буцаагаад байранд нь хийч. За бид нар үүнийг хийхэд тулд тодорхой хэмжээний багаж хэрэгтэй. За хамгийн чухал багаж бол дан үүн дээр ямар технологи явагдж байна гэвэл дандаа л ийм тойрог үүсгэсэн гогцоо. Жишээ нь энэ тэгэхэд 4 төрлийн гогцоо, 4 гогцоо. Энэ гогцоонууд бүгд өөрийн гэсэн хэмжээтэй. За энэ гогцоо үүсгэхэд хамгийн чухал багажийн нэг нь за энэ бид нар хил заншсаар бах. За энэ бахны та хүн хушууны буюу энэ ажлын хэсгийг ажиглаж байна уу? Ажлын хэсэг нь ямар ч өнцөг байхгүй юм.
конус хэлбэртэй ийм хушуутай. За энэ бол яагаад ийм байгаа гэвэл зөвхөн энэ тойрог үүсгэхэд зориулсан. За багш нь одоо та бүхэнд ингээд гогцоо хийж үзүүлээ. За ингээд тойрог явлаа. За энэ багж маань бол бах маань зөвхөн ингээд тойргийг ингээд ерөнхийд нь гаргачихж байгаа. За тэгээд энэ өнцгийг гаргахын тулд бас ийм бахыг ашиглана. Бахны энэ ажлын хэсэг бол бахын дотор ийм арзгар байдаг шүү дээ. Тэрийг та бүхэн мэднэ үстэй хөвгтүүдээ. Яагаад гэвэл арзгар нь ийм зууралттай холхихгүй гэдэг үүднээс ийм арзгар байдаг. Тэгтэл энэ бах маань бол дотор ийм арзгар юм бол байхгүй ийм урт хэлбэртэй дотор тал нь ерөөсөө ийм гүйлгэр. Энэ өнцгүүд нь бол ийм 90 градусын өнцгтэй. Энэ бах маань бол тухайн хийж байгаа деталь буюу энэ материалыг гэмтээхгүй гэж ийм байдалтай байдаг. За энэ дээр бол ийм нуглах хэсгүүд бас ийм өнцөг гаргах энэ догол гаргах хэсгүүд орж идэг. За энэ дээрээс шин ингээ явчих. За нөгөө тал нь бас адилхан явна. За энэ баха бас адилхан ашиглана. За хүүхдүүд энэ бахаар ажиллаж байхад хамгийн гол юм нь бол аюулгүй ажиллагаагаа маш сайн хангах хэрэгтэй. Бах маань хүчтэй бид нар ингэж гараараа базаж атгаж байгаа учраас гар хуруугаа гавчихаас бас болгоомжлох нь гэдгийг бол тэгээд эхний ээлжинд та бүхэн ингэж хийхдээ ганцаараа туршиж болохгүй шүү хүүхдүүдээ. Заавал гэр бүлийнхээ гишүүдтэй хамтарч туршаад ингээ хийвэл хамгийн аюулгүй байх болно. За ингээд нэг дэх деталь буюу одоо энэний дээдлийн хэсгийн энэ деталь маань үндсэндээ бий боллоо. Энэ бол ойролцоогоор өөрийн хэсэг хэмжээтэй. За 25 см-ийн урттай төмрийг бол багш нь сонгож авсан байгаа. За одоо хоёр дахь деталь буюу одоо энэ голын энэ хэсгийг холбож байгаа хэсгийг хэвдүүлээ хийж үзье. За бас л одоо үндсэн багж бол ерөөсөө энэ конус хушуутай энэ конус дугуй хушуутай бахыг бол ашиглаж байгаа. За ингээл тойргоо үүсгэнэ. Тойргоо үүсгээд бас л түрүүнийг шиг хоёр гогцоо яах вэ? Гаргана. За энэ дээр бол гогцоогоо шууд ингэж бас нийлүүл дуусгах болгож баг зэрэг юм зай үлдэнэ. Яагаад вэ гэхээр энэ нөгөө дээдлийнхаа хэсэг рүү энэ рүүгээ ингэж оруулсныхаа дараагаар энийг энэ деталь энэ хэсгийг хүн ингэж хомжих байгаа шүү. Тэгэхээр баг зэрэг юм зайтай үлдээгээд за нөгөө талын нэтлээ. Шээ. За тэр ингээд багш нь бас аюулгүй ажиллагаагаа маш сайн хангаж хийж байгаа шүү. Энэ дээр хүүхдүүдээ нэг зүйл хэлэхэд бид нэр аюулгүй ажиллагаа талтайгаа хамт ажлын хувцас бас байдаг. За багш нь ингээд ажлын хувцас өмсчээ. За ажлын хувцас өмсчээ. Сая би багш нь сая ингэ хийжсэн энэ хамцын энэ гэсэн ингэ тэглээд байсан ажлын хувцас өмсөөгүй шүү. Тэгэхээр та бүхэн бас гэр оронд чинь ийм материал байж болох юм. Эсвэл байхгүй байсан ч гэсэн ээжээрээ оюулж болно. За энэ бол хамцвч зүрчин хамгийн түрүүнд. За ингээд. Хамцвч зүүж хичээл дээр та бүхэн бүгд ингэж ажилдаг байх гэж бодож байна. Хормогчоо. За төмөр утсан металлоо бид нар боловсруулахад технологи дараал гэж байна. Уг металлаа сонгож авахаас гадна үүний гадаад боловсруулалт гэж байна. Гадаад боловсруулалт за энэ тэгшгэн биш юм мөрөө далицаа харагдаж байгаа зүгтүүдээ. За энэ дээр бол бид нэр гэрийн нөхцөлд бол одоо шууд ингээл таарлцсан юм аваад хоол иддэг ширээн дээр ингээд тогшоод байж болохгүй. За хатуу тодорхой хэмжээний хатуулаг металл байгаа учраас гараараа нуглахаар одоо энэ багшаа гарч ингээд нуглахаар хоёр тишээ ингээд
Тэгэхээр бид нэр бахийг ашиглаж болно. Бах ашиглахаас гадна тийм жижиг хэмжээний та бүхний гэрт тийм алах байгаа байх гэж бодож байна. Алах маань мэдээж юм зохих үүрэгтэй. Алхахныхаа доотлолт ингээ гурилын модон дээрээ ч юм уу ингээ зохиж болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр алхахныхаа доотлолт зориулт тийм хатуу дөш гэж ярьдаг. Тисгий ч юм уу ингээ байвал за багш нь та бүхэндээ ингээ зохиж харуулъя. За энэ дөшөө бол бэхэлсэн байгаа. За энэ дээр за ингээд энэ маань ингээд тэгшэрсэн байна. За бидний хийсэн оньсон тоглоом нь бол ийм хэсгээс ингээд бүрдэж байгаа. За багш нь одоо хэдүүлээ бүгдээрээ одоо яаж тоглодог вэ гэдгийг багш нь яг наривчлан ингээд харуулъя. Та бүхэн маш сайн анхааралтай ажиглаарай. За ингээд гол хэсгээс нь ингээд барьж байна. За энэ гол дээдлээ барих хэсэг. За энэ нөгөө зүрхний хэлбэр. Зүрхнийхээ хэлбэрийн дээдлийг зөвхөн энэ дээдлээр оруулна шүү. Энэ гогцоогоос энийг 1-р гогцоо, 2-р гогцоо, 3-р гогцоо, 4-р гогцоо гэж. За 2-р гогцооны дундлаар энэ зүрхний голын хэсгийг хэвтэй байралтай шүү. Босоогоороо бол биш. Тэгэхээр хажуудлаа босоогоороо гэхээр дунд дээгүүр нь орох боломжгүй. Дээгүүр нь орууллаа. За ингээ орчлоо. Орчхоор энэ голын энэ нурууны хэсэг чинь яг ийм харалдаа параллел байх хэвээр энэ. Нөгөө зүрхний дундлын хэсэгтэй. Энэ ийм хэвтэй биш босоогоороо байгаад энэ дундуур орно. Харж байна уу хүмүүстээ? За орлоо, түлхлээ. За ингээд энэ маань ийм уяатай болж байгаа. Нөгөө зүрхийн хэлбэр маань ийм цуг 1 оньсон тоглоом болж байна. За хэдүүлээ яаж авах нь вэ гэвэл дээрээс авахгүй зөвхөн доотлоос нь. За доороос нь орууллаа. 2-р гогцоор л орно. 2-р гогцоор ороод 1-р гогцоог доош нь дарлаа. Түлхлээ. Энэ 1-р гогцооныхоо дээд талаар гарч ирж байна. За ердөө л энэ. За тэгэхээр хүүхдүүд та бүхэн маань өнөөдрийн хичээлээс өнөөдрийн хичээлийн маань зорилго бол хүүхдүүд та нарт зөвхөн ийм төмөр утсан материалыг ашиглаад мөн ийм утсан металл материалуудыг ашиглаад ийм энгийн хэрэглээний эд зүйлс үүнээс гадна энэ оюухан хөгжүүлэхийн тоглоом хийх нь бол ийм хийж анхны санаа гаргах, анхны туршилт хийх юм зорилготой байсан хүүхдүүдээ. Та бүхэн гэр бүлийнхээ гишүүдтэй хамтраад энэ санаагаа бас хөгжүүлээд, туршиж үзээд дараагийн хичээл дээр хичээл заадаг багш нартайгаа хамт маш олон гоё бүтээлүүдийг бас хийх байхаа гэж багш нь бодож байна. Хүнийг шинжий гэвэл найз нөхдийн шинж, хүүхдийг таний гэвэл тоглоомыг нь үз гэдэг манай Монголын ардын зүг байдаг. Тэгэхээр хүүхэд бүр тоглоомоор дамжуулан оюун ухаанаа маш сайн хөгжүүлээсэй гэж багшийн зүгээс бодож байна. Ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэндээ маш их баярлалаа.